одоо та бүхэнд талын судалгааны тухай танилцуулъя гэж бэлтгэлээ. За энэхүү судалгаа нь Teaching and Learning International Survey гэсэн үгний одоо эхний үсгүүдээр товчлож нэрлэгдсэн ийм судалгаа байна. OECD буюу эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын хүрээнд зохион байгуулагддаг ийм судалгаа байна. За энэ судалгааны хамрах хүрээн бол боловсролын бодлого мөн сургалтын талаар багш мэргэжлийн хөгжил мөн багшийн ажлын үр өгөөж багш нар мэргэжлээр татагдах багш нар мэргэжлээр ажиллах боломж нөхцөл зэргийг хамруулж судалдаг ийм судалгаа байна. За энэхүү судалгаа нь дараах үндсэн 3 үр дүн гаргадаг. Нэгдүгээрт нь бол багш болон сургуулийн ажлыг үнэлэх мөн багш болон сургуулийн ажлын талаарх мэдээллийг цуглуулах индикатор шалгууруудыг тодорхой болгож өгдөг. Мөн үндэсний болон олон улсын хэмжээний багшлахын сургалцахын орчин тэдгээрийн хүчин зүйлийн талаарх мэдээллийг боловсруулдаг. Хамгийн чухал үр дүн нь бол дэлхийн нийтийн судлаачдад боловсролын бодлого суур үндсэн асуудлуудын талаар судлах юм найдвартай өгөгдлийн сан бүрдүүлж байдаг ийм онцлогтой байна. За одоогийн байдлаар энэхүү судалгаа нь 3 удаа зохион байгуулагдсан байна. Хамгийн анхных нь бол 2008 онд, дараагийнх нь 2013 онд. За одоо хамгийн сүүлийн байдлаар бол 2018 онд зохион байгуулагдсан байна. 2008 онд бол 24 орон бүс нутаг. За энэ бүс нутаг гэдэг нь одоо жишээлбэл Хятад улсын тэр чигээрээ хамрагдахгүй зөвхөн одоо Шанхай хамрагдах бол одоо тэр Шанхайг нь одоо бүс нутаг гэж ингэж нэрлэдэг байгаамаа. За тэгээд энэ 2008 оны судалгаагаар бол ердөө дунд анги буюу тэр International Standard Classification of Education гэсэн энэ ангиллалын одоо 2 дахь шатны одоо боловсролын байгууллагуудыг хамруулсан байна. Өөрөөр хэлбэл дунд анги заадаг багш захирлуудыг хамруулсан гэсэн үг ээ. За 2013 оны судалгаагаар одоо 38 орон бүс нутаг оролцоод за мөн бага анги болон ахлах ангид багшлагдаг багш захирлуудыг хамруулсан байна. За энэ 2013 оны онцлог нь болохоор PISA-гийн үр дүнтэй уялдуулж зарим орны судалгааг зохион байгуулсан байна. 2018 онд мөн одоо эдгээр чиглэлийн дагуу за нэг онцлог нь болохоор 85 орны дунд ангийн математикийн хичээл видео судалгаа хийсэн байна. Ер нь энэ судалгааг зохион байгуулахдаа орон бүрээс 200 сургууль бүрээс 20 багш нэг удирдах ажлын хамруулдаг. За судалгааг бол 45-аас 60 минутын хугацаанд цаасаар болон онлайнаар ингэж авдаг байх нэ. За эндээс одоо багшаас асуух асуулгын нэг жишээг энд оруулсан байна. За одоо багш болсон нь одоо танд ямар юугаараа чухал юм бэ гэсэн асуултыг асуугаад за тэгээд энэ одоо хариултуудаас аль нэгийг нь мөр болгон дээр сонгохоор ийм одоо асуулт байна. Энэ судалгааг ойлгоход төхөн болох болов уу гэдэг энэ асуулгын жишээг одоо ингээд та бүхэн танилцуулж байгаамаа. За талис 2008 судалгаа буюу хамгийн эхний судалгааны үр дүнг танилцуулъя. Судалгаанд оролцсон сургуулиудын удирдлагын хариулснаар 3-1 чанартай сургалтаар хангахад чадвартай багш нар дутагдaltaй байна гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан сургуулиудад бүгдэнд нь шинэ багшийг дадлагжуулах хөтөлбөр байхгүй байсан байна. Багш нарт мэдээлэл харилцааны технологийн болон тусгай хэрэгсэд боловсрал олон янзын орчинд багшлах арга зүйн сургалт хэрэгтэй байна гэж хариулсан байна. Сургуулийн удирдлагууд нөөц боломж зохицуулалтын тогтолцоо сургуулийн орчин зэргийг сургуулийн үр дүнтэй менежментийн чухал хэсэг гэж үзсэн байна. Туршлагатай багш нар багшлах чадвартай итгэлтэй байсан ч карьерийнхаа эхний шатанд байгаа багш нартай харьцуулахад ажлын сэтгэл ханамжийн түвшин доогуур байсан байна. За багш нарын бие даасан байдал ажлын сэтгэл ханамж нь сургуулийн шийдвэр гаргахад оролцох хамтран суралцах боломжуудтай холбоотой байсан. Мөн багш нарын бие даасан байдал сэтгэл ханамжийн түвшин доогуур байх магадaltaй хүмүүс бол төлөвшлийн хувьд одоо хэцүү ангиудын орчинд ажилладаг багш нар байсан байна. За энэхүү судалгааны 2013 онд зохиогдсон 2 дахь удаагийн судалгааны үр дүнг танилцуулъя. Японоос бусад орны судалгаанд хамрагдсан багш нар ихэнх нь эмэгтэй байсан 22 орны хувьд дор хаяж 3-2 нэмэгтэй багш хамрагдсан байна. За судалгаанд оролцсон багш нарын дундаж наслал 43 байсан байна. Нэлээд олон орны хувьд тэтгэврт гарах нөхөж байгаа багшийн тоо олон байсан. Багшийн дутагдaltaй тулгарх магадaltaйг харуулж байсан. За ажлын цагийн хувьд 7 хоногийн дундаж ажлын цаг нь 38. Дунджаар багш нар өдрийн хагаст хичээлээ зааж нөгөө хагаст нь өдөр тутмын шаардсан даалгавруудыг хийдэг гэж хариулсан байна. За гарааны боловсролын хувьд ихэнх багш нар багш бэлтгэх их сургуулиар бэлтгэгдсэн. Их сургуультай судлагтхуун, арга зүй, багшлах дадлах зэргийг одоо судалж хангалттай бэлтгэгдсэн гэж үзсэн байна. За дадлагжуулах хөтөлбөрийн хувьд бол багш нарт нэлээд чухал үйл ажиллагаа байсан.
боловч олон багш нар тийм боломж хүртэж чадахгүй байна. 17 орон ийм хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн түүнд хамрагдсан багш нар нь дараагийн шинэ багш нартай ментор хийж байна гэж хариулсан байдаг. За энэ 2008 онд бол энэ хөтөлбөрөөр огт ямар ч судалгаанд хамрагдсан ямар ч оронд байхгүй байсан бол энэ удаагийнх нь 17 оронд одоо байгаа нь бас үр дүн болохыг харуулж байна. За мэрэгжлийн хөгжлийн хувьд дунд ангийн багш нарын 88% нь өмнөх одоо судалгааны өмнөх жил ямар нэгэн мэрэгжлийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцсон байна. За хөтөлбөрт оролцоогүй шалтгаан хичээлийн хуваар одоо тохироогүй, оролцсноор урамшуул байхгүй гэж хариулжээ. За санхүүгийн дэмжлэг үзүүлдэг улс орнуудын хувьд өндөр хувьтай мэрэгчлээ дэвшлүүлсэн байна. За багш нар арга зүйн хувьд одоо 2013 оны судалгаан дээр хамтын ажиллагааг багш нар одоо хамтын ажиллагааны чиглэлийн асуулгуудад хариулахдаа ихэнх багш нар хамтарч ажилдгүй, салангад ажилдааг бие дааж ажилдаг гэж хариулсан байна. За талаас илүү нь хаяа нэг хамтарч хичээл заадаг, ер нь багаар хичээл заадаггүй гэж хариулсан байна. 3/2 нь хамтарч ажилдаг багш нарынхаа хичээлд суудаг гэжээ. За судалгаанд хамрагдсан багш нар ажлынхаа цагийн зарцуулалтыг 80% нь багшлах ба суралцахад зарцуулдаг гэж хариулсан. За судалгаанд хамрагдсан орнуудын хагасынх нь хувьд 4 багшийн нэг нь дор хаяж цагийнхаа 30%-ийг захиргааны элдв даалгаварт зарцуулгаа гэж хариулсан байна. За идэвхтэй багшлахын чиглэлээр асуусан асуултуудад багш нарын 3/2 нь идэвхтэй сургалтын аргууд түүн дотроос одоо жижиг бүлгээр ажилуулах, төсөл хичээл гэх мэт мөн одоо мэдээлэл харилцааны технологиг ашигласан үед ангийн уур амьсгал хичээлийн үр дүн бол эерэг байдгаа гэж хариулсан байна. За багш нарын ихэнх нь мэрэгжлийн хөгжлийн үйл ажиллагааны хүрээнд өөр сургууль дээр очиж ажиглалт хийх, хамтарч судалгаа хийх дуртай гэж хариулжээ. За багшийн үнэлгээний талаар гарсан одоо үр дүнг эерэг үр дүн нь болохоор багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд багш нарыг хөгжөхөд тусалж байна гэж үзсэн байна. 10 багшийн 6 нь үнэлгээнд багшлахууд эерэг өөрчлөлт авчирдгаа гэж хариулсан байна. За энэ багшийн үнэлгээний талаар сөрөг хариултуудад бол багш нарын тал хувь нь үнэлгээ санал хүслийг зөвхөн захиргааны шаардлага биелүүлэхийн тулд хийдэг гэж хариулжээ. Сургуулиудын 5/4 нь багшийн албан ёсны үнэлгээний үр дүнгээс үл хамааран багшийн цалингийн нэмэгдлийг жил бүр олгодгоо. Өөрөөр хэлбэл цалингийн нэмэгдэл үнэлгээтэй уялдаагүй гэж хариулсан байна. За багш нарын 44% орчим хувь нь багшийн албан ёсны үнэлгээ нь багшийн ажил мэргэжлийн ахиц дэвшилт хизээш нөлөөлдөггүй гэж захирлууд нь хариулдаг сургуульд ажилтгаа гэж гарсан байна. За үнэлгээний хариу мэдээллийн хувьд бол багш нарын 46% нь багшлахуу дээрээ захирлаасаа, удирдлагаасаа авсан хариу мэдээлэл ерөөсөө байхгүй гэж хариулсан байна. 51% нь сургуулийн менежментийн багийн аль нэг гишүүнээс хариу мэдээлэл авч үзээгүй гэж хариулсан байна. За 3/1-ээс ялимгүй олон багш хариу мэдээлэл авснараа багшлахууд эерэг өөрчлөлт гарсан гэж хариулжээ. 10 багш тутмын 9 нь сурагчийн гүйцэтгэл, багшийн ур чадвар, ангийн зохион байгуулалтын талаар удирдлагаасаа хүлээж авсан санал хүсэлтэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж хариулжээ. За багшийн мэрэгжилтэй сэтгэл ханамжтай байдлын талаар 2 үндсэн чиглэлээр асуулга авсан байна. За энийг хариултыг нь нэгтгэхэд үцхээр бол бие даасан байдлын хувьд бол судалгаанд хамрагдсан орнуудын ихэнхит нь багш нар 5 жил ажиллаад өөрийнхөө багшлах чадварт итгэлтэй болдог, өөртөө итгэлтэй болдог гэж хариулсан байна. Бараг бүх улс оронд жилд 5-аас доошгүй удаа хамтарсан мэрэгжлийн сургалтанд хамрагдсан гэж мэдээлсэн багш нар бие даах чадвар нь мэдэгдэхүйс нэмэгдсэн байна. За ажилдаа сэтгэл ханамжтай байх байдлын хувьд бол бараг бүх улс оронд багш нар үнэлгээ, хариу мэдээлэлд багшлах практикт өөрчлөлт оруулдаг гэж ойлгосноор багшийн ажилдаас сэтгэл ханамж өндөр байдаг гэж хариулжээ. За багш нар үнэлгээ, хариу мэдээллийг зөвхөн захиргааны зорилгоор хийдгээ гэж үзвэл ажлын сэтгэл ханамж нь бага байна. За сургуулийнхаа шийдвэр гаргах төвшөнд оролцдог гэж хариулсан багш нар ажилдаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. За мөн багш нарын 3/1 хүрэхгүй хувь нь багшлах ажлыг эх орондоо үн цэнтэй мэргэжил гэж үздэг ч сургуулийн шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулж чадсан гэж хариулсан багш нар нийгэмд багшлах нь үн цэнтэй гэж хариулах магадлал өндөр байна. Бараг бүх улс оронд багш нар зан үйлийн асуудалтай олон сурагчтай байх үед тэдний ажлын сэтгэл ханамж мэдэгдэхүйц бага байна. За 2013 оны сургуулийн удирдах ажилтнаас авсан судалгааны үр дүнд бол нийт сургуулийн удирдлагуудын тал нь эрхтэй байна гэж хариулсан байна. За боловсролын хувьд бол захирлууд бүгд өндөр боловсрол эзэмшсэн дор хаяж 4/3 сургуулийн удирдлагын манлайлалын сургалтанд хамрагдсан гэж хариулсан байна. Ажлын цагийн хувьд захирлууд ажлынхаа 41%-ийг хүний болон материалын нөөцийг удирдах, төлөвлөх, тайлагнахад зарцуулдаг гэжээ. Захирлууд манлайлалууд шийдвэр гаргах даалгавруудыг хуваарлдаг бөгөөд энэ нь багш болон захирлуудад хоёуланд нь ашигтай гэж үзжээ. Ачаалал ихтэй даалгавар хуваарлах, шийдвэр гаргах хандлага багтаа захирлууд мөн ажлын сэтгэл ханамж
хэмжээний түвшин доогуур байсан байна. За ажил үргийн хуваарийн хувьд манлайллыг хуваарлах нь зарим хүмүүсийн хамгийн чухал ажил болох сургалтын манлайлалд зориулж захирлуудын үн цэнтэй цагийг хэмнэгэ гэж үзсэн байна. За сургалтаа илүү анхаардаг гэж хариулсан захирлууд сургалтын хөтөлбөр болон багшлагтай холбоотой даалгаварт илүү их цаг зарцуулдаг бөгөөд багш нарын ажлыг албан ёсоор үнэлэх нэг хэсэг нь болгон танхимын хичээлийг ажиглах хандлагатай байдаг байна. За зарим улс орнд эдгээр захирлууд сургуулийн боловсролын зорилго хөтөлбөрийг боловсруулахдаа сурагчдын гүйцэтгэл үнэлгээний үр дүнг ашигласан тухай илүү хариулсан байна. Одоо та бүхэн талыг 2018 судалгааны үр дүнг танилцуулъя. Судалгаанд хамрагдсан багш нарын дундаж нас 44 байсан байна. Мөн сүүлийн 5 жилийн дотор багш нарын ажиллах хүчний насжилт нэлээд нэмэгдэж байгаа бөгөөд зарим зүүн тооны оронд бол нэлээд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь ажиглагдсан байна. Судалгаанд хамрагдсан багш нарын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 68% байсан байна. За гарааны боловсролын хувьд судалгаанд хамрагдсан багш нарын 3/2 нь одоо багшийн ажил нь анхных нь карьерэ гэж үзсэн байна. За 90% нь багшийн ажлыг сонгохдоо хүүхдийн хөгжил, нийгэмд хувь нэмрээ оруулах ажлаа гэж сонгосон бол 61% нь ажлын байр олдох боломжтой гэж сонгосон байна. За багш бэлтгэх сургуульд мөн одоо өмнөх 2008, 2013 судалгаан дээр хариулсан шиг судлаагт хувин арга зүй багшлах дадлага судалсан. Дээрээс нь сурагчдын төлөвшил хичээл зохион байгуулахад мөн суралцсан гэж хариулсан байна. Харин сургалтын хөтөлбөрт мэдээлэл харилцааны технологи, олон соёлт нөхцөл, багшлах тухай хөтөлбөр бага байсан гэж хариулсан байна. За дадлагжих хөтөлбөрийн хувьд бол 38% нь багшаар ажилд ороод ямар нэгэн дадлагжих хөтөлбөрт хамрагдсан. Шинэ багш нарын 22% нь хариуцуулж өгсөн ментортой гэж хариулсан байна. За мэрэгжлийн хөгжлийн хувьд 90% нь судалгааны өмнөх жилд ор хаяж нэг мэрэгжлийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцсон гэж хариулсан байна. Багш нарын 70% нь сургуулиас гадуур сургалт семинарт хамрагддаг нь багш нарын мэрэгжил дэвшлүүлэх түгээмэл хэлбэр юм а гэж хариулсан байна. 44% нь ижил төвшний болон бусад одоо багш нарын холбоодоор дамжуулаад сургалтанд оролцсон гэж хариулсан байна. За багш нар хамтын ажиллагаа, хамтаараа хичээл заах нь хамгийн үр дүнтэй мэрэгжлийн хөгжлийн арга замаа гэж үзсэн байна. 82% нь сургалт нь багшийн мэрэгжил дэвшлүүлэх сургалт нь тэдний багшлахад эерэг үр нөлөөтэй гэж үзсэн байна. Ингэж хариулсан багш нарын бие даасан байдал, ажилдаа сэтгэл ханамжтай байх нь өндөр гарсан байна. Багш нар мэдээлэл харилцааны технологи, олон соёлт, олон хэлт нөхцөл багшлах, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд багшлах талаар сургалт авах хэрэгцээтэй байна гэж хариулжээ. За багш нараа мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдахад саад болдог зүйлийг хичээлийн цагийн хуваарийн давхцал, одоо урамшуулал дутуу байдаг зэргийг одоо нэрлсэн байна. За 18 оны судалгаан дээр ажлын цагийн хувьд бол судалгаанд оролцсон багш нарын 58% нь ажлын цагаа хичээл заахад зарцуулдаг гэж хариулсан байна. Хамтын хичээлийн цаг бол Япон, Казахстан, Сингапур, Вьетнам, Норвегид бага бол Бразил, Чили, Гүрж, Саудын Араб, Өмнөд Африк, Туркид өндөр гарсан байна. 2013 оны судалгааг бодвол хичээлийг төлөвлөх, бэлтгэхэд зарцуулах цаг нь багасжээ. За боловсролын төвшин нь ахих тусмаа өөрөөр хэлбэл дунд анги, ахлах анги гэдэг ингээд ахих тусмаа багш нар илүү их цагийг багшлах суралцахад зарцуулж байна гэж хариулсан байна. За багшлах арга зүйн хувьд дор хаяж багш нарын 3/2 нь сайжруулсан арга зүй хичээлдээ хэрэгжилж байна гэж хариулсан байна. За сурагчдын танин мэдхүйг идэвхжүүлэх арга зүй бол бага тархсан гэж хариулсан байна. Багш нарын тал нь энэхүү арга зүйг ашигладаг гэж хариулжээ. За сурагчдаа үнэлэхийн тухайд бол сурагчдынхаа ажил бичгээр хариу мэдээлэл өгөх нь 2013 оны судалгааг бодвол нэмэгдсэн байна. Багш нарын 79% нь суралцагчдынхаа суралцахыг байнга ажиглаж тэр дор нь үнэлгээний хариу мэдээлэл өгдөг гэжээ. Сурагчдыг өөрийн үнэлгээнд идэвхтэй оролцуулах, тэдэнд шууд хариу өгөх зэрэг холимог хандлага ажиглагдаж байгаа бөгөөд багш нарын 49% нь сурагчдынхаа агц дэвшлиг үнэлэх боломжийг олгосон байна. За бие даасан байдлын хувьд 83-аас 91% нь одоо ангийн менежментийнхаа хувьд илүү бие даасан гэж хариулсан бол 90% нь сурагчдаа олон хувилбарт тайлбар өгөх, мөн ангийн 85% нь ангид сургалтын стратегийг өөрчилдөг, 80% нь үнэлгээний янз бүрийн арга хэрэгэлдэг гэдэг тал дээр бие даасан байдалтай гэж хариулсан байна. За 18 оны судалгаан дээр инновац гэсэн ийм одоо шалгуур орж ирсэн байгаа. Багш нарын 78% нь одоо тэдний хамт олон бие биендээ шин санааг хэрэгжүүлэхэд тусалдаг гэж хариулсан байна. За нэр хүнд, сэтгэл ханамж, стресс гэсэн шалгуурын хувьд судалгаанд оролцсон багш нарын 26% нь өөрийн мэрэгжлээ нийгэмд үн цэнтэй гэж үзсэн байна.
Ахмад багш нар залуу багш нараас илүүтэй нийгэмд үн цэнтэй байдлыг бага гэж хариулжээ. Багш нарын 80% нь одоогийн нөхцөл байдлаар сэтгэл ханамжтай гэж харин 5-1 нь ажил дээр стресстэй гэж хариулжээ. Тэрхүү стресс нь дийлэнх нь захиргааны даалгасан ажлаас болж үүсдэг гэж хариулсан байна. За 25% нь дараагийн 5 жил багшийн ажлыг орхиоор төлөвлөж байгаа гэж хариулсан байна. Багшийн мэргэжлийн хөгжлийн дэмжлэг авдаг болон сургуулийн шийдвэрт оролцдог багш нар илүү сэтгэл ханамжтай гэж хариулсан байна. Мөн талис 2018 судалгааны хувьд ажиллах нөхцөл гэсэн үзүүлэлтээр бол судалгаанд оролцсон багш нарын 20-оос бага хувь нь бол гэрээгээр ажиллаж байна гэсэн төр гэрээгээр ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн байна. Харин 30-аас доош насны багш нарын хувьд энэ үзүүлэлт хамаагүй өндөр байна. Цагийн багшийн эзлэх хувь 20 орчим хувь байна. Энэ нь 2013 оны судалгаанаас мэдэгдэн өсжээ. Хамтын ажиллагааны хувьд судалгаанд хамрагдсан багш нарын 61% нь сурагчдын суралцахын бэрхшээлийг хилэлцэх, 47% нь хамт олонтойгоо сургалтын материалаа солилцохдоо хамтын ажиллагаа гэж үздэг байна. За мэргэжлийн хамтын ажиллагаанд оролцох багш нарын хоорондын хамтын ажиллагаанаас илүү гэж хариулжээ. За хариу мэдээллийн хувьд судалгаанд хамрагдсан багш нар олон арга замаар хариу мэдээлэл авдаг гэжээ. Удирдлагын ажлыг нь үнэлээд санал дүгнэлтээ өгөхийг хариу мэдээлэл гэж хэлж байна. 52% нь 4 өөр аргаар авдаг. Жишээлбэл хичээл ажиглалт, сургуулийн үнэлгээ, хичээлийн үнэлгээ гэх мэт. 71% нь хариу мэдээлэл нь багшлахад хэрэгтэй гэж үзжээ. Багшийн үнэлгээнд судалгаанд хамрагдсан орнуудын хувьд үр дүн авчирсан. Жишээлбэл 32 орны 18 нь цалин ба урамшуулалтаа холбогдсон гэж хариулжээ. Манлайллын хувьд захирлуудын 42% нь багш нар сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр зааврыг шийдвэрлэх чухал үр гүйцэтгэдэг гэж үзжээ. Гэсэн хэдий ч захирлуудаас талаас илүү хувь нь багш нар сургалтын хэрэглэгдэхүүн сонгох, хичээлийн агуулгыг тодорхойлоход ихээхэн үүрэг хариуцлага хүлээдэг гэж хариулжээ. Багш нарын дөнгөж 14% нь өөрийн улс бүс нутгийн бодлого боловсруулагчид өөрсдийн үзэл бодлыг үнэлдэг гэж үздэг бол зөвхөн 24% нь боловсролын бодлогод нөлөөлж чадна гэж үздэг байна. 90% нь агуулга сонгох, арга зүйг сонгох, үнэлэх, гэрийн даалгавар сонгохдоо их мэдлэлтэй гэж хариулжээ. За 2018 оны талисын судалгаан дээр сургуулийн захирал удирдлагуудаас авсан судалгааны дүнг танилцуулахад судалгаанд хамрагдсан орнуудын захирлууд ихэвчлэн багш нараас ахмад байсан, дундаж наслалт нь 57, мөн удирдлагуудын 47% нь эмэгтэй байсан. Ажлын цагийн хувьд ажлын цагийн яг талыг нь удирдах, хуралдах зэрэг зарцуулдаг гэж үзсэн байна. Мөн ажлынхаа цагийн 3/1-ийг сурагчид эцэг эхтэй уулзах, орон нутгийн болон бизнесийн салбартаа уулзахад зарцуулдаг гэж хариулсан байна. Цагийн 5/1 хүрэхгүй хувь нь хөтөлбөр болон сургалттай холбоотой ажил зарцуулдаг гэжээ. Сургалтын орчны талаар удирдлагууд хариулахдаа багш нарын ажлын 17-оос 31% нийгмийн статус, хэл, соёл, суралцах хэрэгцээний ялгаатай суралцагчтай ажиллахад чиглэгддэг гэж хариулсан байна. 75% орчим нь гендер болон нийгмийн статусын тэгш байдлыг хангах бодлоготой гэж хариулжээ. Сургуулийн удирдагчид олон талт байдалтай холбоотой нийгмийн нийтлэг бодлого практик нь сургалтын үйл явц шингэсэн байдаг гэж мэдэгджээ. Захирлуудын 3/1 нь нийтлэг нөөцийн хомсдолд хувь хүний хөгжлийг дэмжих, тусгай хэрэгцээтэй сурагчдаа ажиллах чадвартай багшлах арга зүй манлайлал, зөвлөгөө өгөх цаг гэж хариулжээ. За мөн мэргэжлийн хөгжлийн талаар сургуулийн захирлууд хариулахдаа 90% нь судалгааны өмнөх 12 сарын дотор ядаж нэг мэргэжлийн хөгжлийн арга хэмжээнд оролцсон гэж хариулжээ. Сургуулийн захирлуудын манлайллын хувьд 63% нь сургуулийнхаа ихэнх ажлыг хариуцдаг гэж мэдэгджээ. Хувийн сургууль бол энэ үзүүлэлтэнд 80% хүртгээ гэж хариулсан байна. Захирлуудын тэн хагас нь уламжлалч удирдлагын даалгаврын хажуугаар багшийн удирдагчийн үүргийг гүйцэтгэх нь сургууль дээрээ байнга хийдэг зүйл гэж хариулжээ. За талис 2018 оны нэг өрмөц онцлог нь бол видео судалгаа хийгдсэн байгаа. Судалгаанд хамрагдсан 8 орноос дунд ангид квадрат тэгштгэл сэдвээр заагдсан 700 багшийн хичээлийн бичлэгийг OECD-гийн вебсайтн дээр сан үүсгэж байрлуулсан байгаа. За уг хичээлд 17,500 сурагч оролцсон байгаа. За тэгэхээр та бүхэн энд харагдаж байгаа энэ Global Teaching Insights.org гэдэг энэ юугаар хаягаар ороод үзэх юм бол маш олон хичээл дээрх үйл ажиллагаа, багшлагын олон шийдлүүдтэй танилцж болно. Бүх хичээл нь англи сабтайтлтай байгаа. Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж байгаа бүхий л судлаачид, багш нар, за мөн мэргэжлийн бүлгүүд, мөн багшаар бэлтгэгдэж байгаа оюутнууд энийг энэ сантаа танилцах юм бол бас баялаг ийм сургалтын их усэр болж өгснээрээ давуу талтай байгаа.
За тэгээд энэ бүхнийг та бүхэнд төлөвлөсний учир бол нэгдүгээрт нь багш болон сургуулийн талаарх олон улсын хэмжээний мэдээлэл авах, шалгуур, асуулгах, судалгааны арга зүйн талаар суралцах, мөн өөрийн орны багш сургуулийн нөхцөлтэй харьцуулах, за мөн багш бэлтгэх хөтөлбөр арга зүйд хэрэгтэйг тусгах, бусад орны туршлагаа суралцах гэсэн ийм одоо зорилгоор та бүхэнд энэ бүхнийг төлөвлөсөн юм аа. За дэлгэрүүлж унших их сурвалжуудыг санал болгож байна. Жишээлбэл одоо энэ лаваа сэтгүүл дээр одоо манай Монгол Улсын боловсролын их сургуулийн багш үлзий сайхны одоо энэхүү судалгааны асуулгуудыг ашиглаад Монгол багш нараас авсан одоо сэтгэл ханамжийн судалгаагаар бичсэн өгүүлэл байж байгаа. Та бүхэн энийг бас сонирхороо. За мөн OECD-гийн одоо энэ уг судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол англи хэл дээр бол нэлээд байгаа. Тийм учраас та бүхэн дэлгэрүүлж уншаад илүү их мэдээлэл авах болцоотоо.